хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар өрийн болох 40%-аар хязгаарлагдсан байгаад бодит байдалтай тохируулсан засах үүднээс засгийн газар өрийн болохыг 60% хүргэх хуулийн төсөл оруулж ирсэн. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр төсвийн байнгын хороо хийлээ. Хэлэлцүүлгээр Монгол Ардын намын бүлгээс оруулж ирсэн 58.3% гэх өрийн болохын саналын хүрээнд асуулт хариулт өрнөж байсан. Төсвийн тогтвортой байдлын тэр автомат үзүүлэлт гэж байна. 12 онд дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх зээлийн байгаа шиг зээл гэдэг нь бол энэ хуулиар өөрчлөлтмөр байгаа. Зээлээ төлж чадхаа байсныг өөр гэж тодорхойлдог. Олон хүмүүс сонсохдоор энэ өөр гэдэг бол их муухай сонсогдоод байгаа. Тэр автомат үзүүлэлтүүд яаж яах вэ? 12 онд 60% байсан. 13 онд 50, 14 онд 40 гэдэг ингээд тавьсан. Энэ бол өөрөө хэрэгжих хүндрэлтэй үзүүлэлт. Тэгээ хамгийн гол юм чинь бид өөрснөө бидний экспортын орлого олдог гол юмнууд чинь түүхийд байгаа. Түүхийдийнх нь үнэ хэлбэлцэлтэй. Асар хэлбэлцэж одоо тэр нүүрсний үнэ гэхэд 1 тонн нүүрснээс олж ирсэн орлогоо 3 тонн нүүрснээс олж штеп. Ийм байдалтай байхад биднүүд өөрөөр автоматар ингээд тоо тавьсан. Энэ өөрснийгөө баглаад боо хэрэгс болж байгаа. Хоёрт нь нэг зүйл хэлцгээд тэр 16 онд дахиад одоо зөвмөрөө өрийн таад маа гэж хэлэлмээргүй байна. Энэ 60 дотроос бүх юм зохицуулаад явъя. Тэр манай Ардын намын бүлэг хуралдаад тэр 58.3 гэдэг дээр нь одоо тохирё. Төсвийн нэгдсэн төсвийн алдагдлыг 5% дээр тохирё гэж шийдвэр гаргасан. Хэдл энэ маань одоо ороод бид одоо 60 болох юм бол бас болохгүй. Яг ясум дээр бол 60 чадлах нь 58.3 чадлах нь багтааж чадахгүй юм байна. Тэгэхээр өнөөдөр та ажлын хуралчлалын үүднээс манай бүлгийн саналыг 58.3-аар нь дэмжиж баталж. Засгийн газар 60-аар өргөн барьсан. Та нар 58.3 билээ. Засгийн газар наадгаар ч нь үл явахд хэцүү үйл яах юм. Хэвлэлийн эзэс цаанд хураалт явуулахад Монгол Ардын намын бүлгээс дэвшүүлсэн 58.3% гих санал дэмжлэг авч чадахгүй үнсэн юм а. За ингээд өрийн босхийг 60%-аар тогтоох засгийн газрын санал босч хуулийн төслийг улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар шилжүүлсэн. Явуулсан талаар банкны орооны санал дүгнэлт гарна. Өнөөдөр улсын хурлын чуулган